Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. Шижир алт. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. 1-р хэсэг. Шижир алт олов. Хизээ ч зүүдлээгүй явсан тэр зүйл нь өнгөрсөн шөнө болсон. Харин энэ бүхний төгсгөлд түүний гадуур хөрөмний халаасанд эр хүний адагсан гар шиг хэмжээтэй тунгааж хайлуулж авсан шижир алт бий болжээ. Шөнө дунд нэлээн өнгөрсөн хойно гэртэн орж ирсэн түүнээс ариг сэнгэнэн үнэртвч уусна нь ормөргүй гарсан залуу ир харанхуй дунд гар сунган тэмтэжсээр орон олж хажуулав. Хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн явдлыг санахад нойр нь хулжих чиглэн хоолой давж ходоо дунд нь шингэсэн хатуу дарсны нөлөөгөөр үр цайхын алдад завхын хүндэрч гүн нойронд автваа. Түүний зүүдэнд хар хөхтээлтэй танил залуу бүсгүй баадантай юм барьж дэрэгд нь инээмсэглэн зогсох юм. Сүлжсэн урд хараг эзэгнээс нь үлдсэн туг үсэг нүүрнийх нь өмнөр салхинд хийсхийг ч бүсгүй үл тоон баадантай зүйлээ нэг гараараа ухаж тэмтчихнэ. Гэтэл чихэнд нь хүүхдүүдийн шуугих эхнэрийнх нь хашгичин загнах чимээ гарав. Залуугийн нойр хулжиж сэрүүгэнсээр нүдэ нээхэд эхнэр хүүхдүүд нь ямар нэгэн булаа залдаж байх нь тэр. Шижир тэр дорон годох юм босоод юу болоод байгааг шууд асуулаа. Гэтэл эхнэр нь тал засах мэт хоёр чихэндэн хүртэл инээмсэглээд өвдөг дээр мөлгсөөр өмнө нь нэрэн болсон явдлыг ярьжээ. Том хүн хогон шүрдэж угаад газраар нэг тайлж хайсан аавынхаа хувцсыг хамж унтаж буй орных нь хөлд тавих гэхэд ямар нэг хатуу зүйл газар төгхийн унсан байна. Үүнийг харсан хүү тэр дорол алт гэж таниад ээжтэн хэлэлгүй халаасалж гаж. Хамар хашааныхан хүүхдүүдэд гайхуулж байхад дүүн харчихжээ. Тэр дорон гэрдэн үсэрч орж ирээд ээжтэн хэлчихв. Чихэндэн идгээгүй цэрэн дулам гэрээсэн гүүхэрэн гараад хүүгийн дуудан гэрдэн орууллаа. Хэлэхийг шаардсан ч ганц үг ган хийгээгүй хүүгэн сураар хідэнтэн ороолгож халаасыг нь өөрөнд тэмтэрсээр эцэст нь хайснан олов. Нүдэндэн итгэсэнгүй. Кинон дээрээс л алтан голдмай гэжийг харснаас ийм их алтыг өөрийн нүдээр харж өөрийн гараар ингэж барьж байсан үгүй. Насан багаасаа өнчрөл хагцал дунд өлөн зэлмэн амьдралд тэмтэжсэр хүн болсон цэрэн тулмын амьдрал тэр чигтэн гачигдал байсан гэхэд болно. Дутуугийн зовлон дунд том хүн болсон тэрээр уяинхнээсэн эрт хүүхэд төрүүлж гэрийн мохор сахих болсон тон ихэд харамсан. Савл хийвэл нөхөр төгөн хэрэлдэн. Тэгх бүртэн түүний төлөө амьдэрсэн юм шиг л аашилж хувцсан цүнхэлнэ. Уяинхэн нь сургууль соёлд сурч мэрэгжил мэдлэгтэй болоход бүхнээ зориулж байхад цэрэн дулам зөвхөн тэдний эдэлж хэрэглэж өмсөж зүүсэн бүхнийг ажиглан дагаж дуурайхаас хэтэрсэнгүй. Хорхогны чулуу шиг том алт гарсан бүсгүйн дотор шунлын гал маналцаж түүгээр хүссэн бүхнийг авчулна гэж бодохоос хорхоо нь хөдөлж авах зүйлсийн төлөвлөгөөг нь толгойтон боловсруулжээ. Харамсалтай нь энэ төлөвлөгөөнд ар гэр үр хүүхдийнх нь ирээдүй даанч багтсангүй. Том хүн цоргирэн уйлж би төрүүлж олсон юм. Наадах чинь минийх. Би наадгаар чинь гой утас авахулна. Гэхэд учрыг ойлгож ядан байгаа жаал хүү. Ээжээ наадгаар чинь ундаг дугаа авч болох уу? Тэгвэл надад ундаг дугаа аваад өг гэж шална. Харин тэдний хашгиралтыг сонсож залгсан цэги "Туугвэ" гэж хоолойгоо шахан чарлав. Энэ үед шижир сэржээ. Өвдгийг нь налж суусан шуналтай эхнэрийнх нь гард гялалзах алтыг харсан шижир тэр дорон угасгийн булааж авав. Цочсон бас гайхсан эхнэр нь
нүдэн бүлтийлхэн харж хэсэг сууснаа яаж байгаа юм гэж асуугаад түүнээс булааж авахыг оролдлоо. Шижир гартан чангадагсан алдан тийм ч амархан тавиад өгчихсөнгүй. Цэрэн толом хэсэг зууралдаж байсан нь дийлэхгүйгэн ойлгосон бололтой хашгичж эхлэхэд хүүхдүүд нь уйлалтав. Шижир ч мөчөөгөн өглөгүй хашгиран энэ алданд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эхнэр болон хүүхдүүдийнхэн хин хэнийг хүрхэхгүй байхыг тушаажээ. Цэрэн толом уйлж нэг үзв. Уурлаж бас үзв. Нэмэр болсонгүй. Хүүхдүүд л юм хойны хэсэгхэн хугацааны дараа бүхнийг мартаж орхиод тоглохоор гарсан ч өдрөн өөрсдийн нүдээр харсан том хүүгийнхэн найзууд гэр гертэн гүйж ороод ижи аавдан хүрлээгийн аав ийм том алт олсон байна. Сая хүрлээ гаргаж ирж харуулсан. Хүрлээд өгсөн гэж байлээ. Гэхдээ хов живийг дорн тарааж орхижээ. Өдөөс хойш жинхэнэ хошин шог гэж нүдний өмнө болж эхэлв. Эхнэрийнх нь хөл хөнгөрч халаасанд хэдэн төгрөгөөрөн хөргөгчөнд дүүргээд авав. Шижирийн дуртай цовын хийцтэй цайтаа нь гялалзуулж өмнө нь өрөөд идэж цадахт нь хувцаан тайлж төрсөн биеэрэн дайлжээ. Амьсгаагаа даран суусан бүсгүй нөхрийн хүн ингэр дэргэлж нэлууран байгтан хараа хоёулын алтыг чинь хайлуулад манай ээжээс үлдсэн 2 шүр байгаад та. Тэрийг шигтгэд чамин сүүжин эмиг зузаан алтан бөгж гинж хийлгээд авъя. Алтаараа байгаа юм чинь дараа нь зарж өрөхөд ч амар шүү дээ. Харин үлдснээр нь машин авъя. Би жолоонд суй. Чамайг хөдөө гадаа ажилд явсан хойгоор хүүхдүүдэд зөөж авахд чамар. За тэгээд жаагийн мүлдвэл тэрүүгээр нь болгон шүб авчихвал ямар ав? Нэг их урдмартыг нь авна гэж шуналдахгүй зүгээр л богинох нь тий. Өвдөг шүргэгтэй үгүйтэй болгон шүбл аваад өгчих. Би ёстой нассаараа өмснө гэж айлгуудын инээх зур шижирийн дотор муухарж эхлэв. Тэр дэсэлгүй. Үчи чинь юу яриад байгаа юм? Юун сүүжин эмиг болгон шүб. Солиот юм гайш юм. Эн чинь хүнийх. Гү намайг хэд хоног хадгалж байл гэсэн юм. Эзэнд нь буцааж өгнө. Гэж хэлээд цээжийг налан хэвдэж байсан эхнэрийн цааш нь түлхчихэв. Цээгийн дотор хааш нь дүрэлзэж би хүнийх гэж яаж мэдх юм? Тэгсэн ч гэсэн ийм үнэтэй цайтай эмийг эрсдэл гаргаж хадгалж өгч байгаа юм бол эмтэрхийг нь ч болтгоо хөлсөнд аваад эхнэртэй алтан эмийг бөгжөө бай гэхэд ганц шүүб аваад өгчих яагаад болдгүй юм? Би чиний төлөө энэ амьдралаа золиосолсон хүн. Чи ер нь намайг эхнэрээ болгож авснаас хойш чиг хатгах төмөрч болтгоо авч өгсөн үү? Чи ямар муухай шуналтай хүүхэн бэ? Ичгүй бол би 2 хүүхдээс илүү чамд л байгаа бүхнээ барьж өгдөг үсттэй. Хүүхдүүдийнхээ өмссөн эмийг хар. Өвдөг тохон сэмэрч цоорчгсан байхад ихэн юм бол ядаж нөхөд өгөх чинь яасан юм? Чи ямар ч халамжгүй болохоор надад энэ амьдрал чинь давсгүй хойшгол үлбэр юу заа юу? Наад 2 навч чинь халд санжигнуулж тарган би чинь болго нөмрөхгүй л бол үлбэр байгаа юм байлгүй. Тэгвэл явал та. Тэр сайхан тарган цадгалан үнтэйгээ суучих. Гэж хашгираад хүнжлэн сөхөв. Цэгийн нүдэнд нэлмэс цэйлэгнэж. Уурантан улаанаран эргэлдэх нүдэрэн нөхрөн хорсолтын ширтэг зур хаалгыг нь нүдэв. Залуус хоёул түргхэн шиг босч хувцслах зур. Хаалганы цаана эрэм 2 ярилцаж байгаа нь сонсогдожээ. Хажуу айлын төвдөн долгор 2-оос зайлахгүй. Хаалга дөнгөж нэмэгц гэрт тайрчирсан 2 аль нь гардан юм барьжээ. Эхнэр нь өөрийнхөө гаран гаргаж барьсан талхыг барьсан бол нөхөр нь нутгийн юман авчирсан байв. Гэгэн цагаан өдрөөр арих дарс барьж ирсэн 2 алтны талаар сонсон гарцаагүй гэж бодсон шижир эхнэр лүгэн шүдээ зуусан чигтэн гараа нэг далааж авахад хөнжилөн эвхэн хурааж байсан цэгийг багхан далдчихжээ. Гэрийн эзэн аливуулах ээлдэг байхыг хичээж. Өн харж чаргаж амжаагүй байхад та 2 чинь юун арих дарс болоод явчих ба. Тэгэхэд зочин ирээ. Хөдөөнөөс жаах юм ирээд. Чамтай л уу гэд явуулсан баг биз. Гэж хэлээд тас тасгийн хөхрөв. Хорд шижир түүнээс хэдэн удаа мөнгө зээлхийг хүсч байсан ч тэрээр нэг ч удаа түн тусалж байгаагүй. Хашаа гороогорон харамжийнхан гэж гочлуулсан энэ айлын 2 хизээч сайн дураараа ингэж орж ирэх хүмүүс биш.
Энэ удаад шижир татгалзжээ. Би муу байна гэж шалтгаалхад цээгээ өлгөж аван харин тийм манай хүн сүүлийн хэдэн сар хөдөө ажиллаар яваад их ядарсан байна. Ямар сайндаа сайхан сэрж байх вүлээ. Та хоёр хэд хоногоос ороод ирээ. Пэж сайхан хоолунд хийгээд өрий гэж хэлээд хүчлэн инээмсэглэв. Төвдөн долгор хоёр биерүүгэн харан мөрөн хавчаад тэднийхээс гарчээ. Төвдөн хоёр гаран халаасан данхийн нусан хүрхийдэл нийгээд масан гойлгочд алтны болон гарч хаад юм өцөг юм шиг аашилж байгаа шүү. Эст түмэ. Үхсний чинь атгах шиг томолд. Хөрөөсөн эмигний хэмжээч хүрэхгүй юм байгаа биз. Гэхэд долгор гэсэн чинь хоёрт жаахан тал засчхад яах вэ? Алтнаасаа жаахан үүрмэг өгч юм билүү? Гэж нөхрийгөө нудрана. Тэр шин шижирийн нойр хүрсэнгүй. Онгорхоос элхэвчээр борооны дараах чийгний үнэр үнэрдэх нь таатай. Гэхдээ бодлын үзүрт болж өнгөрсөн бүхэн нь уяатай. Нүдэн анх бүрт дөнгөж сая болж өнгөрсөн юм шиг харагдана. Игнэр лүгэн харан хэвтэн байсан нь бүтэн эргэж харахад хуучин модон ор хягтнах чимээтэй хамт онгорхой цонхны дор ургасан зүлгэн дээр хэн нэгэн алхах шиг чимээ гарсныг шижир ялгаж сонсчээ. Залуу тэр дор зогсов. Хамгийн сонин нь хүн алхах чимээ үнэхээр гарч байх нь тэр. Хөөхтүүдэн зориулж жилийн зун чаахан үр цацаж цэцэг тарьдаг талбайд энэ жил ширтэг шиг ногоон зүлэг зулж ургасан учраас түүний захаараа цэцгэн тарьсан байна. Өвдөг давсан өндөр цэцгийн дээгүүрээ хэнч давж зүлгэн дээр нааш цааш алхахгүй. Нохойч бас орохгүй. Ган гинчээр хагнаж хийсэн хүзүүчнээс молторч байсан удаагүй нохоо нь гинтэл гадны хүн харав гэлдэн хуцаж боороод эхэлжээ. Шижир хүнжлэн сөхөн босч хуучин ирэн халаадаа нөмөрч аваад гэрээсэн гарлаа. Гэрэл тусгах удаа ч мартсангүй. Алтны сургаар айл хөршинхэн хашаад авч орж ирсэн биз. Гэж бодсон тул нэлээд ууртаа гэгчнэ. Хэмбэ? Хин энэвэр хөлгөөд байгаа юм. Нохоогоо тавьчих юм шүү. Гэж хэлээд эргэн тойрон харва. Хэн ч байсангүйд сэтгэл нь багхан тайвширсан шижир халааснаас нь тамхин гарган ирж асаагаад нохооныхон дэргэд очжээ. Гэтэл ожиг бүрдэн цоройж ирээд эргэлэн тоглодог том хар банхар нь шижирийн бараанаас муухай гаслаад үр дүгэн ороод явчихв. Залуу явган сууж гараан сунган нохооныхон нэрээр хэд дуудсан ч нохоо нь гарч ирэх байдган хамар ханж цухуулгасангүй. Үүрэн дотроос нь гасалж гинад болсонгүй. Ямар хаашны хөдөлж хөвд. Хачин юм та. Гэж өөртөө шивнэн хэлээд босох гэхэд нуруу нь хүндэрч хойш татаад золтол саваад унчихсангүй. Харин нохооны нүдэнд эзнийх нь мөрөн дээр хоёр хөлөө урагш нь унжуулж суусан. Сим хидэл нөмгөн өмссөн сэгсгэр үстэй. Муу ёрын амтэн шижирийн хүзүүнээс тас зуурн сууж байгаа харагдахыг залуу таанч мэдсэнгүй. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.